Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Монгол ардын аман зохиолын нэгэн томоохон төрөл бол үлгэр юм. Үлгэр сонсож өссөн хүүхэд төлөвшлөх мүүжил сайтай. Төсөөлөн бодох чадвартай. Бас баатарлаг их зоригтон, бахархам сайхан үйлстэн болж төлөвшин хүмүүждгийн учраас монголчууд бид үлгэр түүхэн хүүрнэн ярьж үр хойчон өсгөж ирсэн сайхан уламжлалтай юм шүү дээ. Иймэн учраас хүүхдүүд та бүхнийг үлэмжийн төгс намуухан энэ үдэш үлгэрийн ертөнцөөр тавтаамарлахыг урьж байна. Эртээ үрдийн цагт баар муур хоёр аглагуулын өршүүд айлын болоод суугаад амьдран суудаг гэжээ. Баар муурыг маажж үүсрэх мирахыг их багтдаг байж гин. Нэгэн өдөр баар муургай та надад тэр гоё эрдмийг зааж өгөөч дээ гэж баар хэлв. Муурч зөвшөөрч байдаг эрдмээ баран зааж өгч. Алгадаа маажах үсрэх бирах гэд бүх эрдмээ зааж өгч гин. Нэгэн өдөр баар сурсан эрдмээ өжүүлэхээр айн амсныг бүгдээ нь урьж гин. Одоо би энэ муурыг тастаж идэндээ гэхийг нь муур сонсоод модрон аваад гарч гин. Баар модны дор оцай суугаад яада багшийн эрдмийг бас л дутуу сурсан байх шүү дээ. Аврах эрдмийг сурсан ч бол химэн гаслын гэдгийг